За бүгдээрээ сайн байцгаана уу? 1 сарын 14-ний өдөр байна. Эхлэл номны төгсгөлийн бүлэг болох 48 дугаар бүлгээс 50 дугаар бүлэг хүртэл уншихад бэлэн болсон байна. За тэгвэл 48 дугаар бүлгээс эхлэе. Удалгүй эцэг нь өвчтөй байгааг Йосеф сонсоод хоёр хүү Манасей, Ефраим нарыгаа дагуулсаар дахин түүн дээр иржээ. Хүү Йосеф ч таныг зорин иржээ гэдэг үгийг сонсоод Израиль сүүлчийн тэнхийгээ шавхан орон дээрээ өндөж суув. Улмаар Яаков хүү Йосефтэй хандан Хянан орны Лууз гэдэг газар байхад минь хязгааргүй хүчит ертөнцийн эзэн үзэгдээд намайг өрөөсөн билээ. Тэр намайг өрөөхтөө харж бай. Би чамайг үр сад олонтой өнөр өтгөн гэр бүл болгоно. Чиний үр садаас олон үндэстнүүд бий болно. Би энэ нутгийг чиний үе удамд мөнхийн өмч болгон өгнө гэсэн юм. Намайг Египтэд ирэхээс өмнө төрсөн чиний хоёр хүү Ефраим, Манасей нар бол миний хүүгүүд мөн. Тиймээс тэд миний хувьд ууган хүү Ревбен, Шимон нартай минь адил болно. Тэгэхээр миний өв хөрөнгийг тэд хөвгүүдийн минь адилаар өв залгамжлан авах юм. Харин үүнээс хойш чи хүүтэй болвол тэр чин зөвхөн чиний л хүү болно. Тэдэнд өөрийн гэсэн өмч газар надаас оногдохгүй. Харин тэд надаас өмч авсан ах нарынхан овогт харьяалагдан тэднээсээ эдлэн газар авч болно. Хойд Месопотамаас Хянан руу нүүх замд Ефратах одоогийн Бэтлехэм хотын ойролцоохон Рахил минь миний гар дээр нас барж түүнийгээ би замын хажууд оршуулж билээ гэснэ. Гэнэт Израиль Йосефийн хоёр хүүг хараад за энэ хоёр чинь хэн билээ хэмээн асуухт нь энэ хоёр бол миний хүүгүүд юм. Энд байхад минь ертөнцийн эзэн надад ийм хоёр хүү өгсөндөө гэж Йосеф хариуллаа. Үүнд тэднийг нааш нь ойртуулаадах. Би өрөөж өгье хэмээн Израиль хэлв. Израиль нас өндөр болж хараана муудсан учраас Йосеф хоёр хүүгээ эцгийнхээ бүр дэрэгдэн авчран харуулхаас нааш сайн үзэхгүй байлаа. Тэрвэр хоёр ач хүүгээ тэврэн үнсээд Йосефт хандан хизээ нэгэн цагт би хүүгийнхээ царайг дахин харахаас өнгөрлөө гэж боддог байж билээ. Гэтэл ертөнцийн эзэн надад зөвхөн хүүгийнхээ биш ач нарынхаа царайг харах аз завшаан өгсөн байна шүү дээ гэв. Тэгэхэд нь Йосеф хоёр хүүгээ эцгийнхээ өвөр дээрээс аваад өмнө нь сөгдөн мэхийжээ. Дараа нь Йосеф хоёр хүүгийнхээ гараас бариад баг хүү Ефраимыгаа Израилийн зүүн гарт, ууган хүү Манасейг баруун гарт нь аваачин зогсоолоо. Ефраим хэдийгээр дүүн байсан боловч Израиль гараа зөрүүлээд баруун гараа отхон хүү Ефраимийн толгой дээр, зүүн гараа ууган хүү Манасейн толгой дээр тавив. Тэгээд Йосефийг өрөөхдөө хоёр хүүг нь өрөөн, өвөг дээдэс Авраам болон өөрийн минь эцэг Исаак үгийг нь даган амьдардаг байсан ертөнцийн эзэн минь. Насан туршид минь намайг харж хамгаалсаар ирсэн. Өнөө хүртэл намайг дагуулan явсаар ирсэн ертөнцийн эзэн минь. Ёрын муу бүхнээс намайг авран хамгаалдаг. Ер бусын элч болсон ертөнцийн эзэн минь. Энэ хоёр хүүг өрөөх болтугай. Миний нэрийг энэ хүүгүүд үе залгамжлан авч явах болтугай. Өвөг эцэг Авраам болон эцэг Исаакийн маань нэрийг тэд өв уламжлан авч явах болтугай. Хүн төрлөختний дунд тэдний үр сад үе олон болох болтугай гэжээ. Эцэг нь баруун гараа баг хүү Ефраимийн толгой дээр тавин өрөөхийг хараад Йосеф дургуйцсан гарыг нь аваад ууган хүү Манасейн толгой дээр тавьж бишээ аваа та андуурч байна. Ууган хүү минь энэ байна. Баруун гараа энэ хүүгийн минь толгой дээр тавиаж гэхэд Яаков үүнийг
үл зөвшөөрж хэлсэн нь хүү минь аав чинь мэдэж байна. Ууган хүү Манасай чинь удмаас агуу их улс үндэстэн бий болно. Тэгэхдээ дүүгийнх нь удам түүнээс ч илүү хүчрхэг болно. Түүний үр садаас үе олон үндэстэн бий болно гэлээ. Тэгээд тэр хоёр ач хүүгээ цааш нь өрөөхтөө Израилийн үр сад бие биенээ та хоёрын нэрээр өрөөхтөө ертөнцийн эзэн та нарыг Ефраим овог шиг өөдрөг болгог, Манасай овог шиг өнгөтэй болгог гэж хэлэх болтугай. Гэхдээ Яаков Ефраимийн нэрийг эхэлж хэлсэн нь Ахаасаа илүү хүндтэй хүн болно гэдгийг нь харуулжээ. Улмаар Израиль Йосефт хандан аав нь удахгүй насан эцэс болох нь. Харин ертөнцийн эзэн чамтай хамт байж өвөг дээдсийг чинь нутаглаж байсан Хинан оронд эргүүлэн аваачих болно. Урд нь би эмээр үндэстэнтэй байлтаад ном сум эрт цэлмнийхээ хүчээр шимтэй сайхан хөрс бүхий уулархаг нутгийг нь тэдний гараас булааж авсан юм. Тэр нутгийг би ах нарт чинь биш чамд өглөө шүү гэжээ. За үргэлжлүүлэн 49 дугаар бүлгийг уншийе. Улмаараа Яаков бүх хүүгүүдээ дуудан ирүүлээд за хүүхдүүд минь эцгийгээ тойроод зогсцгоохтун. Ирээдүйн чинь тухай би та нарт хэлж өгье гэхдээ Яаковын хүүгүүдээ тойрон цуглацгаа. Израиль хэмээх нэртэй эцгийнхээ үгийг сонсоцгоо. Ууган хүү Ревбен минь ээ, эрийн цэнд хүрээд эд хаваа гайхуулж явхад минь анхны хүү минь болж төрөхдөө хүч тэнхээ бэр чадлыг минь өвлөж авсан болохоор бүхнээс илүү бахатмаар болооч. Бүхнээс илүү хүчрхэг болооч. Гэтэл үерийн ус шиг тогтургүй чи. Үрийн журмыг бат сахилгүй. Төрсөн эцгийнхэн оронд ороод татвар эмтэй нойртон эцгийнхэн эрхэн талдаж гэр бүлээ бузарсан учраас дүүнэрийнхээ дунд хамгийн хүндтэй нь болохгүй. Шимон, Лев хоёр бол ах トゥ хоёр. Зэр зэвсэг барин хүч хэрэглэх дуртай болсон. Уур хилэндээ автвал хүний ам бүрлэгч. Хийх юмгүй болохоор үхрийн шүрмэс огтлон зугаагаа гаргадаг тэдэнтэй санаа сэтгэл минь хизээч бүү нэгдэг. Амин сүнс минь хизээч бүү холбогдог. Хэрцгий догшин авирт хитрхи омголон уурна хатуу ширүүн дөрөхдөө харгас хэрцгий хилнэ нь хараал хүрдэг болтугай. Яаковын үр садын дунд тэднийг би тараана. Израиль нутаг даяар тэднийг би ботрогно. Юуда минь ээ, ахан дүүс чинь чамааг үеийн үед магтана. Өстөн дайснаа чи шилэн хүзүүнээс наатах нь. Нэгэн эцгээс гаралтай ахан дүүс чинь хүртэл чиний өмнө сөөгдөн. Юуда чи хүч тэнхээхт. Эдэр залуу арслан мэт. Залуу арслан ол золоод хэвтшиндээ ирэн амрахт нь хэн зүрхэлж сэрээдэг билээ. Засан захирах ирэхээ хизээж чи алдахгүй. Удирдан залах ирэхээ удам дамжин хадгална. Олон улс чамд алван татвар төлнө. Хэлсэн бүхнийг чинь тэд даган биелүүлдэг болно. Унаа хөсгөө чи усан үзмийн модноос уйна. Илжигнийхээ цулбуурыг саглагар модноос зангидна. Тансаг сайхан дарсаар гадуур хувцаа милааж усан үзмийн шүүсээр дотуур хувцаа милаана. Амтад сайхан дарснаас хацраа улаатал уун. Ариван их сүүнээс шүдээ цагаартал уунаа. Зибүлүн минь ээ, чиний үр сад тэнгис далайн эрг орчмоор нутаглана. Усан онгоцны зогсоол боомт хотуудаар амьдарч цэдүүн хот хүртэл хил хязгаараа тэлнэ. Иссахара хоёр том араг дунд хөвтөх тэнхээ сайтай илжиг мэт хүмүүс чиний удмаас гарна. Тийм илжиг амарч хөвтөх газраа хаан идээшлэх бэлчээрээ ирж явдаг болохоор хүнд ачаа өргөн байж хүч чадлаа шавхан зүтгэнэ. Амар хялбар амьдрахын тулд харийн улс үндэснүүдэд боол болон үйлчлэл. Дам минь ээ, чиний үр сад Израилийн ард түмний нэгэн овог болоод ард олноо шүүн захирна. Тэгэхдээ Даны үр сад
Унсан эзнийг нь унгах гэж мориных нь хөлийг хатгадаг, зам дээр цагиргалан хэвтэх хорт могоо мэт, жимдээр тэмтрэн мөлхөх аюулт могоо мэт болно. Мөнхийн эзэн минь ээ, гэвч тэднийг минь та авран чөлөөлөхийг хүсье. Гада өстөн дайснууд морой хүлэглэн, нутаг ус руу чинь халдан довтловч, тулалдаанд ялаад хөөн зайлуулдаг тийм удам чамаас төрнө. Ашира, эдээ будаагаар та нар элбэг дэлбэг байна. Эзэн хааны зоогийг бэлтгэн нийлүүлдэг болно. Нафталия, гоо үзэгсэлэнд янзах төрүүлэн, эрэх дураараа тэнүүчлэх согоо мэт, эрэх чөлөөт ард түмэн чиний удмаас төрөн гарна. Йосеф минь ээ, чиний үр сад, үр жимсээр элбэг, гишүүн мөчр мэт болно. Булгийн дэргэд ургаж буй, үржил шимтэй модны, гишүүн мөчр мэт болоод, олон салаа нахиан, ханан хэрмийг даван ургана. Ном сумтаа цэргүүд, догшин ширүүнээр дайран, сумаа харван шархтуулавч, Яаковын өргөмжлөн хүндэлдэг авгай хүчит тэр, Израилийн ард түмний хувьд хонин сүргийн эзэн мэт, хадан суур мэт хамгаалагч тэр өөрийн хүч чадлаар нумыг чинь чанга болгог, сумыг чинь чиг болгог. Өвөг дээдсийн чинь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн үргэлж чам туслах болно. Хязгааргүй хүчит ертөнцийн эзэн чамайг өрөөхтөө дээд тэнгэрээс өрөөл хүртээг, доод газраас өрөөл хүртээг. Үр хүүхэд төл мал нь үржин олшрох болтугай. Эхийн цагаан сүүгээр эндэлгүй бойжих болтугай. Эцгийн чинь өгөх өрөөл мөнхийн өндөр сардгаас ч үрдийн өгөөчтөө нуруудаас ч давж гарах болтугай. Энэ өрөөл ахан дүүгээсээ онцгой тусгаар хайрт Йосеф хүүгийн минь тэргүүн дээр нь буух болтугай. Магна дээр нь тамгалагдах болтугай. Беннамин, чи бол өглөө нь олзоо тасчин цөлмөөд оройн бусадтайгаа хуваадаг өлөн чонтой адил болоо гэв. Энэ хүүгүүдээс хожим нь Израилийн 12 овог үүссэн бөгөөд эцэг нь тэднийгээ өрөөхтөө ийм үгсийг хэлсэн ажээ. Эцэг нь тийхүү хүүгүүд тус бүртээ тохирсон өрөөлийг хэлсэн болоо. Дараа нь Яаков хүүгүүддээ захиас хэлж, өвөг дээдсийнхээ араас явах цаг минь төглөө. Хит үндэсний Ифрун гэдэг хүний тарийн талбайд орших хадан агуйд намайг өвөг дээдсийн маань хамт нутаглуулсугай. Тэр агуй бол Хинан нутгийн Мамри хотын зүүн талд орших Махпилах хэмээх газарт байдаг юм. Өвөг эцэг Авраам минь Хит үндэсний Ифрун гэдэг хүний эдлэн газартай хамт түүнийг худалдан аваад булш бунхнаа болгосон билээ. Тэнд миний өвөг Авраам, түүний эхнэр Сара, миний эцэг Исаак, түүний эхнэр Ребека нутаглуулсан. Эхнэр Ляга би бас тэнд нутаглуулсан билээ. Тэрхүү эдлэн газар болон тэнд байгаа хадан агуйг Хит үндэстнүүдээс худалдан авсан юм шүү гэжээ. Яаков хүүгүүддээ хэлж захих үгсээ дуусаад дахин орон дээрээ хэвтэн сүүлчийн амьсгалаа татаад эцэг өвгдийнхэн хойноос ийхүү үрд явлаа. За үргэлжлүүлэн хамгийн сүүлчийн бүлэг болох 50 дугаар бүлгийг хамт уншийе. Тэгэхэд нь Йосеф эцгийнхээ хойноос гашуудан уйлж толгойг нь тэврээд хацар нүрийг нь үнсэн таалав. Дараа нь Йосеф эмч домч нараа дуудан эцгийнхээ шарлыг занданшуулах тушаал өгчээ. Тийхүү Египтүүд Израилийн шарлыг занданшуулах ажлыг 40 хоногийн турш хийсэн болно. Ер нь шарил занданшуулахад иймэрхүү хугацаа шаарддаг аж. Дараа нь Египтүүд 70 хоногийн турш Израилийн хойноос гашуудал үлджээ. Гашуудлын хугацаа дуусахад Йосеф хааны ордны түшмдүүдэд хандаж хэлэхдээ, миний бие та бүхэнд таалагдж байгаа бол эзэн хаанд үгийг минь дамжуулж өгнө. Эцэг минь нас барахаасаа өмнө надаар андгаа тангараг тавиулан байж хэлэхдээ, аав нь удахгүй нас барахна. Хинан нутгийн нэгэн хадан агуйг би өөрийнхөө булш бунхан болгон зассан юм. Чи намайг тэнд л оршуулаарай гэсэн билээ.
Тиймээс одоо эцгийгээ оршуулахаар тийш явахыг минь зөвшөөрөөч хэмээн танаас би гуйж байна. Тэгээд би буцаад ирнэ гэв. Эзэн хаан хариу дамжуулахдаа явалгүй явах. Эцэг чинь чамаас ам өчгийг чинь авсан бол тэр ёсоор нь нутаглуулсахаа гэжээ. Тийхүү Йосеф эцгийгээ оршуулахаар явхад түүнтэй хамт Египтийн эзэн хааны бүх түшмэд зөвлөгч нар, Египтийн бүх сайдууд болон зэнда зэрэгтнүүд явлаа. Түүнээс гадна Йосефийн бүх гэр бүл, ах дүү төрөл садангууд, эцгийнх нь хамаатан садангууд явж, зөвхөн балчир хүүхдүүд мал сүргэн л Египтийн Гүшэн аймагт үлдэв. Түүнтэй хамт бас Египтийн хааны морь цэрэг, нуман тэрэгтэй цэргүүд явсан учраас энэ бүгд нийлээд асар том цуваа болсон байна. Тэд Хинаан нутаг руу орж ирээд Йордан голыг гатлан Атадын өтрөмдөр ирэхдээ дахин асар том гашуудах ёслол үлдэв. Йосеф тэнд буугаад бүтэн 7 хоногийн турш эцгийнхээ хойноос гашууджээ. Нутгийн Хинаанчууд Атадын өтрөмдөрх гашуудлын ёслолыг хараад Египтчүүдэд асар их гашуудах юм тохиолдож дээ хэмээн хэлэлцээд тэр газрыг Египтчүүдийн гашуудал буюу Хэвел Мицраим хэмээн нэрлэх болов. Тэр нь Йордан голын зүүн талд оршдог болно. Тийхүү Яаковын хүүгүүд эцгийнхээ захисан үгийг ёсоор нь болголоо. Тэд эцгийнхээ шарлыг авч явсаар Йордан голыг гатлан Хинаан оронд авчираад Мамры хотын зүүн талд орших Махбилах хэмээх газарт буй хадан булшин даваачин нутаглав. Эртээр цагт Авраам тэр газрыг Хит үндэстний Ифрун гэдэг хүнээс оршуулган газар болгохоор худалдан авсан ажээ. Эцгийгээ нутаглуулсны дараа Йосеф ах дүү нар болон дагалдан явж буй хүмүүсийнхээ хамт Египт рүү нутаг руу буцлаа. Эцгийгээ насварсны дараа Йосефийн ах дүү нар хоорондоо ярилцсан. Бид олон жилийн өмнө Йосефийг хоротсон учраас одоо тэр бидэнд ус хонзон үрдлэн эцгийгээ насварсны дараа хариу авч мэднэ гэд түүнд үг дамжуулахар шийдэж. Эцэг чинь насвархаасаа өмнө бидэнд нэг тушаал өгч Йосефт энэ үгийг хэлээрэй гэж загсан юм аа. Ах нар чинь чамд ёрын муу юм хийсэн нь үнэ. Гэвч чи тэднийхээ үйлдэж хийсэн гмийг уучлаарай гэж эцэг чинь чамаас гуйж байна гэсэн юм. Тиймээс эцгийн чинь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзний үнэнч зарцуулах биднийхээ үйлдэж хийсэн гмийг өршин уучлах хэмээн бид одоо чамаас гуйж байна гэв. Энэ үгийг сонсоод Йосеф уйлжээ. Тэгтэл ах дүү нар нь түүн дээр ирж өмнө нь сүгдэн ёслоод за бид одоо таны боол болоход ч бэлэн байна гэв. Гэтэл Йосеф тэдэнд хандан надаас бүү айхтав. Миний бие ертөнцийн эзэн юм. Та нар надад ёрын муу юм хийх гэсэн боловч ертөнцийн эзэн түүнийг чинь урвуулан ашиглаж сайн сайхныг бий болгоод өнөөдрийн байдлаар үе олон хүнийг өлсөж өгөх аюулаас аварсан биш үү? Тийм учраас бүү айцгаагдав. Би та нарын гэр бүл болон балчир нялх хүүхдүүдийг чинь харж хандаж байх болно гэх мэт үгсээр ятхан сэтгэл санааг нь тайвшруулжээ. Йосеф ах дүү нар болон төрөл садангуудынхаа хамт насан туршид Египтэд амьдрахдаа 110 нас наслав. Тийхүү тэр төрсөн хүү Ефраимийнхаа хүүхдүүд ач болон 30 нар ач үзжээ. Мөн төрсөн хүү Манасеийн хүү Махарын хүүхдүүд түүний гал голомтод төрөв. Нас барахаасаа өмнө Йосеф ах дүү нараа дуудаад насан эцэс болох цаг минь дөхөж байна. Гэвч ертөнцийн эзэн та нар дээр ирж энэ нутгаас гарган өвөг дээдэс Авраам, Исаак, Яаков нарт маань өгөхөөр андгаалж байсан тэр нутагтаа аваачих болно гэлээ. Улмаар Йосеф Яаковын хүүгүүдээс ам тангаргыг нь аваад ертөнцийн эзэн та нар дээр ирээд амлсан нутагтаа дагуулan аваачна. Тэр үед та нар энэ нутгаас миний ясыг гаргаж аваад тийш нь аваачин нутаглуулаарай гэв. Ийхүү Йосеф нь 110 насыг наслаад Египт нутагт насан эцэс болоход тэд шарлыг нь зандан шуулаад авсалсан болоо.